хууль өргөн барих субъектийн хувьд хууль өргөн барьж байна гэж хүндэтгтэйгээр хүлээж авч байна л да. Тийм Монгол улсад хууль өргөн барих субъект гэх юм бол ерөнхийлөгч засгийн газар хурлын гишүүн. Тэр утгаараа за сая гишүүдээс бас асууж байна. Засгийн газрын санал дотор ингээ хараад байсан чинь засгийн газар сөрөг тал руугаа санал өгсөн байна л да. Тэр боломжгүй гэж. Тэгээ бас үндслүүдээ гаргасан юм байна. 1 2 3 гэж сая тэрвчтэй үг гишүүний хоёрыг асуучлаа. Тэр 9-ийн 5-д байгаа. За дараагаар нь тэр засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5-ийн 1-ийг дээр нь засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3-ийн 1-д агентлаг гэдгийг тодорхойлсон заалт байгаа л да. Засгийн газрын үйл ажиллагааны зохис салбар хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэггүй төрийн захиргааны байгууллага мөн гэж. Тэгээд энэ нь болохоор улсын хэмжээнд үйл ажиллагааг дээд үзс хөгжсөн, бүх нөхцөл бүрдсэн тийм одоо хэлбэрийн байрлал дотор үйл ажиллагааг явуулна гэдгийг бас заасан байж байгаа. Тэгэхээр миний асуух гэж байгаа асуулт юу вэ гэхээр нэгдүгээрт ийм боломж одоо хөдөө орон нутагт аваачаад агентлагыг байгуулчихад бүрдсэн үгүй юу гэж. Энэ талаар судалгаа хийсэн юм байгаа юу гэж. Альва юм чинь одоо олон талтай л да. Сөрөгч тал бий, эргэж тал бий. Одоогор бол эргээр харж байгаа тал явцдаа үйл ажиллагаа явуулаад эхлэхээр сөрөгч байж мэднэ. Тэгэхээр ард иргэдэд үйлчлэгээ явуулах талын хөнгөвчлөг, ард иргэдэд үзүүлэх төрийн үйлчлэгээг аль бол хөнгөн шуурхай байлгах талаас нь харахад энэ хэр оновчтой одоо бодлого вэ гэдгийг нэгдүгээрт асууж байна. Хоёрдугаарт байнгын ороноос асуумаар байна. Байнгын ороо болохоор дэмжсэн санал өгсөн байна. Байнгын орооны хуралдаан дээр. Жишээлбэл бүсийн тулгуур төв хотууд нь банк санхүү эдэн засаг дээд бүс харилцаа холбооны хувьд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болсон нь зарим агентлагийг тэдгээрт байршуулах нөхцөл бүрдсэн гэж үзсэн төслийг боловсруулсан байна гэж ингэж дүгнэлт хийжээ л дээ. Тэгэхээр зарим агентлаг гэж яг ямар агентлагуудыг хэлээд байна? Яг улсын хэмжээнд үйл ажиллагаагаа хөдөө одоо бүсийн төв дээр очиод явуулчих одоо боломж бүрдсэн. Тэрийг нэг нэрлэж өгөөч. Одоогоор одоо тийм байгууллагууд улсын хэмжээнд үйл ажиллагааг явуулахад боломжтой гэж үзсэн учраас бид одоо байнгын орон дээр ярилцаж ийм дүгнэлтийг өгсөн юмаа гэдэг тэр хэдэн байгууллагыг нэрлээд өгчвөл сайн байна гэж. За мэдээж одоо ям тамгын газрууд стратегийн төвчөнд үйл ажиллагаа явуулдаг. Тэр утгаараа нийслэл өөрөө Монгол улсын стратегийн төв. Энэ стратегийн төвөд үйл ажиллагаа явуулж байгаа хэлбэр зайлшгүй өнөө маргааштай бол яг эвдчихэхэд шин зүйл юм шиг харагдаад байгаа юм л да. Энэ талаас нь байнгын орон дээр бас ярилцсан зүйл байгаа юу? Байнгын орон дээр гишүүд талаас нь ярьсан баг. Тэгээд засгийн газрын санал дээр нь саяны одоо нөхцөл байдал дээр байнгын орон дээр яригдсан зүйл байна уу гэж. За баярлалаа. За Батүл гишүүн. Би гишүүдтэй дахин нэг зүйлийг хэлье. Одоо байгаа хуулиар бол засгийн газар агентлагийн байршил тогтоох хэрэг байхгүй. Бүтцэл тогтоо. Өөр ямар ч хэрэг байхгүй. Энэ бол зүгээр байршил тогтоох эрхийг нээж өгч байгаа. Төрийн захиргааны нэг байгууллагыг хаан байршуулах вэ гэдэг нь тогтоох. Энийг үндслээ бол засгийн газар судалгаа бүх үндслээ гаргаж шийдэх эрхийг л нээж өгч байгаа. Тэрнээс өөр бол одоо илүү ямар нэгэн зүйл энд одоо яг бодоод тийшээ явах гэж байгаа, ийшээ явах гэж байгаа гэсэн тийм зүйл үнэхээр байхгүй шүү. Та бүхэн миний одоо их тийм цаанаа янз бүрийн бодож хийсэн юм байхгүй гэдэгт бол 100% итгэж болно. Би энийг зориуд хийдэг. Зүгээр хотууд маань дэндүү одоо ирээдүйн тодорхойгүй боллоо. Хотуудын ач холбогдол хот бол яг үүндээ тодорхой чиг үүргийг гүйцэтгэх ийм л ёстой юм гэдгийг л иш үндэс болгосон.
жишээ нь Эрдэнэт Дарханч гэдэг юм уу айлч одоо юу гэдэг юм хот бол улсын хэмжээний үйл ажиллагаа явуулах болцоотой хотууд аа. Болцоотой энэ бол Улаанбаатараас ерөөсө дутхгүй юм бол тодорхой чиглэлийг ч хэрэгжүүлэх болцоотой тэнд боломжтой хүчтэй тэнд хүмүүс нь ажилтдаг бүр практик дээр үйлдвэрлэл дээр нь ажилтсан тэр хүмүүс нь тэндээ байж байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо манай боловсон хүчин чинь орон нутгаа хайж яваад байна шүү дээ. Хотоо хайж яваад байна шүү дээ. Ерөөсө ядахтал гэх юм. Тэгээ Улаанбаатар. Бас нэг зүйлийг хэлэхэд бол хотоо зохион байгуулалтын асуудлыг бол би бас нэг гişүүдтэй хэлээ. Энийг бол үнэндээ улс төрийн нарийн бодлого болгож шийдэх юм байна лээ. Жишээ нь Австрали, Америкт байна шүү дээ. Нийслэлийг хизээч том хотод байрлуулдаггүй. Яг тэгвэл бослого, уймэн самуун нийгмийн дарамтаас хол байлгаж зориуд жижиг газар байлгадаг. Яг тэгвэл төр бол нийгмийн дарамтаас айл болох зайтай байж үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдэг зарчим. Америкт бол энэ зарчим маш хатуу Америкийн хотын бодлогод байдаг. Бид одоо тэгж чадаагүй. Яг бол том хотуудад байсан Сингапурын ерөнхий сайд байсан Ли Куан Юугийн дурсамжин дээр ч байж байгаа. Том хотууд улс төрийн аюулгүй дарамтанд байдаг. Тийм учраас нийгэм нь бүхэлдээ тогтворгүй байдаг гэж. Энийг нарийн бодлого юм билээ. Бид энийг бодож үзэх ёстой юм байлаа. Тэгээд сүүлд нь хэлэхэд бол жигтэй гişүнэ тэр хүн амдаа үйлчлэгээ нь муудах уу сайдах уу гэдгийг нөгөө засгийн газар судалж байгаа л тэгэл шийднэ. Жишээ нь бол би зүгээр фантазлж битээ намайг фантазлахаар зэрэг цаанаа юм бодсон байна гэж битгий бодороо да. Хон налахад одоо нэг төрийн үйлчлэгээний нэг хэсгийг аваачаад тавихад энэ ядахта налахын төмөр замын ачаа хэргэлт. Энэ бүх юм чинь сайжраад явна шүү дээ. Одоо шин чоолсон 90 цагийн хооронд одоо төмөр зам дээр замын малчин гараа өргөө сууж шүү дээ. Тэр яах гэж тэр төмөр зам байгаад байна. Эдээсгээ бас итгэвчүүлэх зорилго байна шүү дээ. Ийм бас зорилго байдаг юм байл л дээ. За. Скватер. Дараа. Банга хороо юу гэж үзсэн гинэ. Тодорхойлж чикэг гишүүний асуултанд хариулъя. Гэхдээ яг банга хороо бол сая тэр та өөрөө хэллээ нүү төсөлтийг тэгж боловсруулжээ гэж хэллээ л дээ зарим агентлаг гэж. Төсөл санаачлагч өөрөө энд зарим агентлаг бол ийм боломжтой байна гэдээ ингээ үзсэн юм байна. Төсөл санаачлагчийн хавсрагсан хэрэглэх газраас засгийн газраас өгсөн санал дээр бол агентлагийн өдөр тухай байгууллага нь бол ийм өдөр юу яаж хөгжлийн бүсчсэн хөгжлийн төвөд байршуулах нөхцөл одоогор бүрдээгүй байна гэж дүгнсэн байна. Гэхдээ бид нэр Батүл гишүүний одоо өргөн барьсан төслийн асуудлыг хэлц хэсгийг дэмжих тухай асуудал байсан учраас манай банк орооны гишүүд бол зарчмын одоо нэг өөр одоо санал гаргаагүй хэлцхийн бол зүйтэй л гэж ингэж үзсэн. Одоо яг таны хэлээд байгаа шиг ингээд асуудлууд анхны хэрвээ энэ дэмжигдэх юм бол анхны хэлцүүлгээр яригдах байхаа гэж одоо бодож байна. Хоёрдугаарт энэ Батүл гишүүний ямиг жишээ нь би бол банк орооны дарга юу гэж бодсон бэ гэхээр Батүл гишүүний энэ хөндөд байгаа асуудлыг ер нь хэлцүүлэх нь ямар талаас ач холбогдолтой дэмжсэн бэ гэхээр зүгээр ер нь манай Монголын тэр төрийн захиргааны байгууллагын тогтолцоо өөрөө болохгүй байгааг харуулдаг байгаа юм л та. Ер нь цаад агуулгаараа. Жишээлбэл Франц зэрэг бусад улс орнууд бол энэ бүсчсэн юм дээр яг нийгэм эдийн засаг соёлын чиглэлтэй асуудлуудаа засгийн газрын тийм байгууллагын тэр бүсийн хүрээнд зангитад аваа явчихж байгаа юм. Тэр яамных нь одоо энд байхаас гадна. Тэр шиг цаад утгаараа бол энэ агентлагийн асуудал ч биш ерөөсөө явж төрийн зарим ажил үйлчилгээг бүсийн төвшөнд нь хариуцдаг засгийн газрын байгууллагын ийм тогтолцооны одоо салаам учрыг бий болгох шаардлага эндээс нь харагдах юм болов ер нь хилээд байгаа юм дээр бас тийм нюанс байгаа учраас энийг ямар ч гэсэн хилцүүлэхт оруулъя. Цаад өгч байгаа мессеж нь бол тогтолцоонд өөрчлөлт хийх ёстой гэдэг ийм юм байна л гэж ойлгосон шүү дээ. За. Батүл. Нэмий. Би гишүүдэд зүгээр дахин анхааруулж хэлэхэд бол энэ зүгээр л эрхнээж байгаа засгийн газар. Өөр юу ч байхгүй. Тэрээс одоо энийг ингээ шийдэнгүүт маргааш тэнд юм байгуулна, тийм боломжч байхгүй тэрийг засгийн газар өөрөө судалж шийднэ. Тэр нь маргааш юм уу 5 жилийн дараа юу гэдэг нь бол засгийн газрын шийдэх асуудал. Зүгээр эрхэл